Өнөөдөр танартай ээжтэй кофе чанах аргыг өдөрөө сурцгаая. За эхлээд аяга бол тавиад өгнө. Аяга тавиад өгнө. Ээж чагаа тэмээ. Аяга дараа нь сүг авчирна. Сүгээ өдөрлөө. Манай дүүнээс жоохон дуурж байгаа шүү. Тэгээ бити тагаарай. Аяганд нь сүгээ гэж бодож байна манайхаа. Энэ аяганд нь инээ. Тэгээд энэ хаяанд нь гой кофега болгодог гэхгүй. Энэ сүгийн мухай хаяанд нь гой хаяанд нь кофега болгодог. Иймэрхүү хэмжээтэй сүүн асуухгүй байж болно. Сүүхгүй бол нэг иймэрхүү хэмжээтэй ус хийгээд энэ шиг хийгээд. За усаа хийн энэ хаяанд дотроо. Ихээр бол тийм хус хийдэггүй. Хонд ус хийдэг. Тэгээд ийм хөсөө хийдэг. Сүүний илүү их явахтай шүү манайхаа. Тэгээд энэ ус нь бол жоохон байх хэрэгтэй. Тэгээд ойлгуулж байна. Тэгээд усын американо ихтэй бол энэ үргэлхийн баг энэ дүүрлэний. Тэгээд энэ дотор бүгдээр усаа хийн. Тийшээ усаа хийгээд өгнө. Тэгээд хийхдээ баш боломжтэйгээр минийд усын дэнд дасгахаа хэлчих юм. Дараа нь арчичтэй энэ альчуур байгаа. Тэгээд ингээд тавьчих. За одоо кофег ингээд ихийн. Ингүүр ингэж аавна. Та нарт яаж аавдгийг зааж өгье. Тэгээд яаж аавдаг вэ гэвэл энийг ингэж тийшээ эргүүлж өгөн зүүн тийшээ. Янгууд ингээ өөрөө аяндаа гараад ирнэ. Тэгээд кофе. Бас эндээс магадгүй өөр нэг кофе туслагчтай байж магадгүй. Гэтэ кофе бүр бараг адилхан байдаг болох гэж боддог байсан би. За тэгээд ингэж хийдэж шүү манайхаа. Тэгээд энийг ингэж аваад хогийн сан ингээд өгнө. Би бол тэгсэн. Хасан болсон. Яа тийм амар дуурж байгаа шүү дээ манайхаа. Манай хоёр дүү жоохон амар энэ. Тэгээд кофег нэг аяхан дотор хийгээд. Тэгээд кофе бүр тийм байх хэвээр. Авдаг юм байх хэвээр. Тэгээд энийг ингэж аваад дүүрлэн л таавж болохгүй. Нэг иймэрхүү яг энтэй хэмжээтэй нэг иймэрхүү авах хэрэгтэй. За. Дараа нь таглана. За. Тухайгач. За ингээд энийг кофега хийгээд өгнө. Тэгээд кофега хийнгуудаа дээр нь ингээд дараад өгнө. Та жоохон чимээгүй байж болох уу? Амар чанга ойлж байгаа байхгүй юу? Бүр ингээд дээрээс нь дараад гоё тэгшин болгоод өгнө. Яах гээд байгаа юм бэ? Тэсч ингээд дараад өгшөө манайхаа. Ингээд кофега хийсний дараа ингээд хийгээд өгнө. Тэгээд яаж хийдэг юм бэ та нарт бас заагаад өгье. Хийдэг вэ гэвэл энийг ингээд жоохон эргүүлээд өгнө. Ийм зүүн гар тийшээ. Яаж гаргасан тэрэнгүүрээ. Тэнгуутаа ингээд баруун тийш татаад өгнө. Тэнгуут өөрөө нэг юм тэгшин болчихно. Тэгээд болоо. Сүгээ халаа ингэж гаргаж ирээд сүгээ 1-2 минут болгоно. Би бол 1 минут болгочдөг. Тэгэл болоо. За тэгээд энэ аваад энэ дээрээ тавьж өгнө манайхаа. Аяга аваад энэ дээр нь ингэж тавьж өгөөд энийгээ ингээд эргүүлэнгүүт улаан ингээд тасах хэрэгтэй. Бүтэн эргүүлнэ шүү за. Яа яг ингэж гардаг байхгүй юу? Яг юм лаг гардаг байхгүй юу? Сайн харуулчихгүй нөө. Ингэж гарна. Тэг ус хийсэн штэ. Тийсэн хэмжээгээр гарна. Манай шалуу багчтай гарч. 11 секунд болсон байна. Талгаж чинь. Зарим нь шууд энгүүрээ сүгэ халаа гаргаад ирдэг. Би бол энэ аргаар сурцсан. Яг л энэ эвдэрсэн болохоор. Яг гаргаад өгнө. Тэгээд ийм хөөрүүлэгч байх хэвээр. Хөөрүүлэгч. Хөөрүүлээд өгнө. Тэгээд тийм хөөрүүлэхгүй. Дараа нь заавал угаагаар яахгүй л үнхэж. За ингээд
Энэ хоёр ингэ болцсон. Энэ сүүн бол болцсон. Одоо энийгээ мэдэн хүлээн. Энэ чичрээд шүү дээ. Амар. За яаж гарахын тараараа зөө та нар. Энд үйл гайгүй гэсэн үг. За одоо ер нь төгчин гэсэн үг. За ингээд жоохон туслаад эхэлнэ. Тэнгуут энийгээ ингэж унтраагаад гэрлийн унтраан заяа. Тэнгуут ингээд өөрөө болчдөг. Тэнгуут кофегаа ингэж гаргаж ирээд хупс. Тэгээд кофегаа гаргаж ирээд сүүтэ ингээ хийгээд өгнө. Зяагт. Ийм болно. Тэгээд уулзсан сүүний шууд угаах дотор ирчихсэн. Зяагт кофе маань бэлэн болно. За нэг иймэрхүү шүү манайхаа. Энэ кофегаа одоо ингээд ээждэг нэ. За ингээд кофе маань бэлэн болсон. Миний бичлэгийг үзсэн бүх хүмүүстээ маш их баярлалаа баяртай.